Шүн дунд ямар ч шалтгаангүйгээр нэг хүн хутга барин гудамжинд гарч ирээд хоёр хүний амьдралыг оронгоор нь эргүүлсэн аимшигт хэрэг гарсан юм. Сонсогч та бүхэн Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэх болгоо хүүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах хүүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. 2017 оны 1-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүргийн ханы материал орчимд энгийн нэгэн шөнө үргэлжилж байлаа. Гудамж нам гүм. Шөнийн 12 цаг 30 минут хүмүүс гэртээ аль хэдийн харьцсан хөдөлгөөн сэрэгдсэн цаг. Таксинд явдаг баяраа тухайн шөнө машинтайгаа автобусны буудлын дээр зогсож байв. Түүнтэй хамт дүү инхээнд байсан бөгөөд удалгүй тэр хоёр дээр ээж болон өөр нэг дүү болох ганаа нар ирж уулзаад явцгаасан. Ингээд бүх зүйл хэвэн ямар ч маргаан, ямар шижигтэй зүйл тэр хаваар огт байгаагүй. Тэр үед саарал микро автобус зогсож нэг хүн буугаад гудамж руу алгасан. Тухайн микрогоос буусан хүнийг баяраа хартал баярагийн танил болох таксинд явдаг суграагийн найз болох Аги байжээ. Агийн нэлээд сохтоо арай ядан явж байгааг нь баяраа хараад суграа руу залгаж танаа найз Аги сохтоо арай ядан алхаад явж байна. Чиний машин руу оруулаад суулгах хүү гэж асуужээ. Суграа хариуд нь тэг би удахгүй очлоо гэж хэлсэн. Учир нь суграа тэр газарт байгаагүй. Суграагийн танил ах нь арх уучихсан. Чи миний машиныг бариад гэрлөө минь хүргээд өгөөч гэж хүсжээ. Үүнийхэн дагуу танил ахыг машинд нь суулгаад түүний машиныг жолоодон гэрлүү нь хүргэж өгөхөөр автобусны буудлын дээр өөрийнхөө машиныг орхиод явсан байсан нь тэр байжээ. Ингээд баяраа машинаасаа бууж Агийг дуутахаар гудамж руу араас нь алхаад явсан. Утсаар ярьж байх хоорондоо Агийг хартал гудамжны цаана буланд шээх гээд хашаа түшээд арай ядан зогсож байгаа нь харагдаж байсан. Түүнийг баяраа авчрах гээд араас нь алхаад гудамжны булан ирэхэд өөдөөс нь хар бөксөд авсан күртэгтэй 40 орчим насны залуу гарч ирээд гэдсний тэр хавируунд нэг удаа хутгалсан. Юу болоод байгааг баяраа ойлгохгүй шоконд ороод байж байтал баярагийн дүү инхээ үүнийг нь хараад гайхаад машинаасаа буугаад түүн дээр очих гэтэл баяраа түүн тандаж зүхтаагаарай ахыг нь хутгалчихлаа гэд дүүдээ хилээд хоёул гүйжээ. Ингээд дүүн сонссон даруйдаа цаашаа гүйсэн дүүгийнхээ араас баяраа мөн адил гүйсэн. Тэгтэл нөгөө хутгалсан залуу нөгөө хоёрын араас дагаж хөөгөөд гүйсэн байна. Тэрээр гүйж байхдаа та хоёрыг аландаа гэд араас нь хашгирч байсан байжээ. Ингээд тэр хоёр гүгээд гэрэлтэй зам бараадаад гараад ирэхэд өнөөх одоо хутгалсан залуу араас нь хөөхө болоод өөр зүг рүү юу ч болоогүй мэт алхаад явсан. Айж балмагцсан хоёр Агагийн байсан газар руу хартал тэрээр газарт унсан байдалтай харагдаж байсан. Ингээд баяраа цагдаа болон түргэн тусламж дуудсан. Мөн түрүүхэн ирээд уулзаад явсан дүүрүүгээ уцаар залгаад хутгалуулсан талаараа ч юм уу адил хэлсэн. Ингээд хамт зогсож байсан дүүдээ өнөөх залууг араас нь нилээн зайтай дагаад явж бай гэж хэлээд захиад явуулсан. Тэгээд баяраа машин дээрээ ирээд байж байтал дүү болох ганаа нь хүрээд ирсэн. Ингээд дүүдээ болсон явдлыг хэлээд байж байтал удалгүй түргэн тусламж болон цагдаагийнхан ирсэн. Түргэн тусламжийнхан ирээд газар твтэж буй Агийг үзэхэд аль хэдийн амьсгал хураасан байжээ. Ингээд баярааг мөн адил үзээд амь насан таюултай гэмтэл авсан байна. Гэмтлийн имлэг яаралтай явах хэрэгтэй байна гэж хэлэн түүнийг дүүг ганаад нөгөөд машин суулгаад явуулсан. Тэр шөнө яг юу болоод өнгөрөв? Хэн хоёр хүнийг ямар ч шалтгаангүй үгийн зөрүүгүй хутгалсан бэ? Энэ хэргийг үйлдсэн этгээд нь 1969 онд хөдөө орон нутагт төрсөн тухайн хэрэг үлдэх үедээ 48 настай байсан эрэгтэй тусгай дунд боловсралтай цахилгаанчин техникч мэргэжилтэй ам бүл нэг хөдөө орон нутагт оршин суух бүртгэлтэй нэгэн байсан. Тэрээр тухайн үед хотод ах дүү нарын хаан гэрээр ээлжлэн амьдардаг байсан нэгэн байсан аж. Хутгалсан залууг дагаж явсан баярагийн дүү болох инхээ тухайн залууг харанхуй гудамж руу яваад орох хүртэл нь араас нь дагаж чадсан. Ингээд гэрэлтүүлэг байхгүй хав харанхуй гудамж руу яваад орчхоор нь айгаад түүнийг дагаж чадаагүй гудамжны амсарт үлдсэн. Ингээд инхийг яах учраа олохгүй тэнэт зогсож байхад араас нь цагдаагийн албан хаагчид ирээд бүгдээрээ тухайн залууг тэр хаваар хайсан боловч
олоогүй юм. Хэрэг үйлснийхээ дараа шүүгдэгч нь шууд дүүгэндээ очисон байжээ. Тэдний гэрийн хаалгыг тогшоход шөнө нойрмог дүү нь хаалга тайлж өгсөн. Дүү нь ахаасаа харанхуй шөнө юу хийж яваа юм бэ гэж асуухад тэрээр хариулахдаа ах нь ханы эцэст явж байсан чинь ахыг нь зодож гар утсыг минь дээрэмтсэн 3 хүн тааралдаад дарамтлаад байхаар нь цухтаагаад дүү Ариунагинд гүйж орсон. Тэгээд Ариунагийн гэрээс хутаг аваад эргээд ханы эцэстээр очиод нөгөө 3-ыг дэлгүүрийн гадаа байж байхаар нь дүрчгээд ирлээ гэж хэлжээ. Үүнийг нь сонссон дүү нь тухайн үед худлаа ярьж байна гэж бодож байсан ч ахынх нь күүртгнийх нь баруун халааснаас нарийнхан хутаг гараад ирсэн. Тэгэхээр нь дүүнд тухайн утгыг барьж үцгэд ямар нэгэн цус гимээр зүйл болоогүй байсан учраас хутгийг нь аваад үүдний өрөөний угаалгын машины доогуур шидчихжээ. Тэгээд ахтаа үүдний өрөөнд ор засаж өгөхөд ах нь шууд хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд бүгд унтаад дүүнд маргааш өглөө 9 цагт гэрээсээ гараад эргээд 12 цагийн үед буцаад гэртээ ирэхэд ах нь мөн адил унтчил байсан. Тэгээд байж багт нь гэрийнх нь үүдийг нь ташаад цагдаа нар орж ирээд түүнийг баривчилж авсан. Цагдаа нар тухайн үед шаардлага тавин босож гараа ардаа барихыг хүсгэд шүүгдэгч залуу нь цагдаа нарын үгэнд орохгүй дээшээ хараад хөвтөөдсэн. Ингээд удалгүй босч ирээд 2 гараа сухныхаа тийшээ явуулахад нь цагдаа нар арга мэхийн түүнийг баривчилж буулгаж аваад гавалсан. Учир нь цагдаа нар биеиндээ хутга нуусан байж магадгүй хэмээн сэргийлсэн байна. Тухайн үед шүүгдэгч нь хар өнгийн күүртэг зуны сарвчтай малгай төрүйтэй хар бутинг өмссөн байсан. Түүний хувцас цус юм уу ямар нэгэн зүйлээр бохирлогдож харагдаагүй байжээ. Ахынхаа талаар дүүнээр хата ах ер нь бол арх уудаг, уус үедээ маш харгас хэрцгий болчихдог хүн байгаа юм а. Ирүүлдэ бол уг нь зүгээр л хүн хэмээн мэдүүлэг өгсөн. Ингээд шүүгдэгч нь баригдаад хэрэгээ шууд бол хүлээгээгүй. Тэгээ тэрээр хэлэхдээ би ол энэ хэргийг хийгээгүй. Энэ хэргийг бол нэг тарган шар залуу бол хийсэн байхаа. Ер нь бол би ийм юм хийх бол хүн биш. Намайг одоо буруу хэрэгт холбогдуулаад та нар баривчилсан гэж хэлсэн. Гэвч одоо цагдаагийн мөрдөн шалгалт мөн тэр хавийн байх одоо бүхэл камеруудыг одоо хэрэг болсон өдөр бол шалгаж үтсэн. Тэгээд мөн тэр хаваар байдаг, явдаг бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч зарим нэг хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулан байцааж шалгасан байд юм байлээ. Ингээд эцэстээ энэ хэрэгт бол тарган шар залуу бол 2 хохирогчийг бол хотголаагүй. Харин шүүгдэгч нь бол энэ хэргийг хийсэн нь бол хөдлөшгүй нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингээд тэрээр гарах гарцгүй болоод хэргийг хүлээхээс өөр аргагүй болсон. Тэгээд дараах мэдүүлгийг одоо мэдүүлгээ өөрчлөөд шүүхэд бол өгсөн байгаа. Энэ мэдүүлгээс нь та бүхэнд үг үсгийн өөрчлөлтгүйгээр хүргэе. Тэрээр хэлэхдээ би 2017 оны 1-р сарын 6-ны орой 18 цагийн орчимд Сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хороонд байх дүү Ариунагийн гэрээс ганцаараа гараад 100 айл руу явах гээд Сонгон хайрхан дүүргийн дүүхэй төвийн автобусны буудлын дээр зогсож байтал нутгийн оргил гих залуутай тааралцсан ба би түүнд 2017 оны 1-р сарын 2-ны өдөр ханы материалын байрны орчимд 4 залууд савхин күртгээ дээрэмдүүлсэн. Тэр залуучуудыг хайж байна гэж ярьтал би 6 дугаар байрны залуучуудыг бүгдийг нь мэднэ. Би олоод өгье гэж хэлсэн. Тэгээд намайг хэнэшил арх аваад өчөх гэхээр нь дүүгээ төвийн хойнд байрлах хүнсний дэлгүүрт орж хаан банкны виза карта уншуулж 10,500 төгрөгөөр 0.75 литрийн хараа нэртэй архийг нэг шилийг авсан. Ингээд ориглыг таньдаг айл гих уг дэлгүүрээс холгүй байх айлд очиж тэр айлын хүнтэй нийлж гуруулаа хараа архиа хувааж ууцгаасан. Ингээд архиа ууж дуусгаад ориглын хамт тэр айлаас гараад хоёулж шууд ханы материалын автобусны эцсийн буудалд очисон. Тухайн үед цаг 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд ханы материалын эцэст хамгийн наад захын хүнсний дэлгүүрийн үүдэнд дорчтой тааралцсан. Тэгээд оргил дорчтой гуруулаа юм яриад зогсож байтал тэр хавийн бололтой цагаан күртэгтэй махлагдуу залуу мөн намхан нуруутай 2 залуу ирсэн. Тэгээд та нар яагаад байгаа юм бэ гэд над руу хандаж хэлээд намайг нүүрэн тус газарт гараараа нэг удаа цогсон. Доржийг бас нүүрэн тус газарт нь нэг удаа цогсон. Би тэр залууд хандаж намайг яагаад цохиж байгаа юм бэ гэхэд яадаг юм бэ та нарыг гээд байсан. Тэгээд тэр 2 залуу цаашаа яваад өгсөн. Би ганцаараа тэр хавьяас холдоод автобусны буудал руу очиж зогссон. Оргил гих залуу энэ үед хаашаа ч юм бэ алга болчихсон. Дорж дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Ингээд би буцаж нөгөө дэлгүүрт очоод 0.33 литрийн хараа нэртэй арх 5,000 төгрөгөөр худалдаж яваад
Дорж бит хоёр гудамжинд хуваагаад уусан. Тэгээд тэр дэлгүүрт орж гараад тэр хавьд нэг хэсэг байсан. Тухайн үед Дорж, Эги, Сайхнаа, Нима мөн Монгол гутал хүмүүсийн нэг залуу. Мөн цагаан алаг урт күртэгтэй эмэгтэй. Нэрийг нь мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс байсан. Би тэр хүмүүст байсан 3,000 төгрөгөө өгөөд тэр хэд дээрээс нь мөнгө нэмж нэг шил арх авч ууцгаасан. Би тэр архинаас нэг л татсан. Дахиж уугаагүй. Ингээд тэр хавьд нэг хэсэг байж байтал 23 цаг өнгөрсөн байсан. Тэгээд хүнсний дэлгүүрийн яг хойхон талд явган хүний зам дээр зогсож байтал намайг зогсон намхан нуруутай залуу мөн хамт явж байсан цагаан күртэгтэй залуу хоёулаа дахиад нэг залуутай нийлээд гуруула хурж ирээд шууд Доржийг зодоод эхэлсэн. Тэгэхэр нь би шууд доошоо зам дагуу явгангүйгээд төрсөн дүү Ариунагийн гэрлүү очисон. Манай дүү Монгол гэрт амьдардаг ба дотроосоо чойчтой байхаар нь хаалгыг нүтгэд дүү өөрөө хаалгаа тайлж өгсөн. Манай дүү охинтойгоо хоёулаа байсан ба надад хаалга тайлж өгөөд орондоо орсон. Би шууд ширээн дээр нь байсан. Ахун хэрэглээний модон бариултай гал тогооны утгыг аваад халаасандаа хийж гэрээс нь буцаад гарсан. Манай дүүгийн гэр нь нөгөө хүнсний дэлгүүрийн хооронд 120-150 метрийн зайтай байсан байх. Тэгээд хутгаа халаасандаа хийгээд буцаад шууд нөгөө хүнсний дэлгүүрийн үүдэнд ирэхэд хүмүүс бужигналдаад ноцолдоод байсан. Тэгээд шууд цаашаа хараад Доржийг зодож байсан намхан нуруутай залууг нь хойноос нь баруун бөөрийн орчимд баруун гартаа хутга барьж байгаад нэг удаа хутгалсан. Хутгатай гараа аваад эргээд хартал өндөр нуруутай хамт байсан залуу нь гүйгээд ирэхээр нь хутгаа баруун гартаа барьсан чихтэй цээжний зүүн хэсэгт нь нэг удаа хутгалсан. Хутгалуулсан залуу дүрчглээгээд тонгоосон. Тэгээд би шууд хутгаа барьсан чигээрээ зам уруудаж гүйгээд гертөнцийн зүгээр зүүн зүгт сонгоо хайрхан дүүргийн 23 дахь хороо гудамжинд дах өөр нэг төрсөн дүүгэндээ шууд очисон. Манай дүүгийнх 3 өрөө байшинд амьдардаг. Дүү өөрөө хаалга тайлж өгсөн ба би гэрт нь ороод хонсон. Шүн бол нойр хүрээгүй, мөн унтаагүй. Дүү ихнэр 4 хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд хүн хутгалсан хутгаа цонхны тавцан дээр тавьсан. Одоо тэндээ байгаа байх. Би өөрөө шүн ороод үүдний өрөөнд ор тасаж хивцсэн. Энэ хутга бол миний төрсөн дүү Ариунагийн хутга байгаа юм. Миний халаасанд хутга байгаагүй. Намхан нуруутай залуу, өндөр нуруутай залуу ирээд Дорж бит хоёрыг зодоод байхаар нь би урандаа дүүгийнхээ гэрээс очиж хутга авсан юм. Энэ залуучууд өөрсдөө намайг зодож эхэлсэн. Мөн Доржийг зодоод байсан. Тэгээд тэр урандаа хутгалсан юм. Тухайн үед би юудэнтэй малгайтай хар өнгийн өвлийн хүрдэг, дотуураа шар өнгийн нэмгэн хүрдэг, бор өнгийн сарвчтай малгайтай, хар өнгийн джинс өмдтэй, хар өнгийн төрөөтэй гуталтай байсан. Одоо энэ хувцастайгаар л байж байна. Хутгалсан газар болохоор дэлгүүрийн зүүн талд замын голд болсон юм. Тэгээд би түүнийг дүрчгээд зүхтаагаад байрны голоор ороод зүүн тийш явсан. Энэ хэрэг болох үед шөнийн 12 цаг л болж байсан байх. Цагийг тодорхой мэдэхгүй байна. Би дүүгэнд очисон. Маргааш нь унтаж байхад цагдаа нар орж ирээд намайг баривчилсан хэмээн хэлжээ. Шүүгдэг чинь ийхүү мэдүүлэг өгсөн. Тэгээ тэр хаваар явж арх уудаг. Тухайн өдөр тэнд арх уужсэн хүмүүсээс гэрчийн мэдүүлгийг авсан. Тухайн хүмүүс тэр өдөр ямар нэгэн хэрүүл зодоо маргалтаан болгохт болоогүй хэмээн хэлсэн. Мөн тэр хавьд байдаг дэлгүүрүүдийн камерын бичлэгийг бүгднгийн шүүж үзсэн. Тэр өдөр бол хүмүүс зодолцсон, ноцолцсон, маргалцсан. Ямар нэгэн тийм асуудал бол огт гараагүй байсан. Шүүгдэгч нь 1 сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэг болох өдрийг хүртэл өөр хүмүүстэй энэ тэнд архиуж явсан. Хамт архиужсэн хүмүүс нь хүртэл гэрчийн мэдүүлгийг өгсөн. Ингээд олон хоног дараалан архи уусан архины хор нөлөөнд ор шүүгдэгч нь дүүгийнхээсээ хутга аван гарч ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр 2 хүн хутгалж нэг нь газар дээрээ нас баран нөгөөх нь харин амин давилтай хүнд гэмтэл авсан боловч аз болж амь насаараа хохироогүй үйл явдал болжээ. Ер нь бол хүн олон хоног дараалаад архи уучаар эрүүлэр сэтгэх юм болсон байдаг. Ийм сэтгэхүүгээрээ зөв зүгээр явж байсан гэмгүү хүмүүсийг шөнийн 12:30-аас 1 цагийн хооронд хутгалсан байгаа юм. Энэ цагаар бол гэртээ харих гээд гэр хороол дундуур бол өчнөө хүмүүс л алхаад л явж байдаг. Гэв гинэд хин нь юуны мэддэхгүй хүн үгийн зөрөгөө гарч ирээд хутгална гэдэг бол үнэхээр хүний санаанд багтамгүй аимшигтай хэрэг юм. Ингээд шүүгдэгчийн сэтгэц мэдрэлд үзлэг хийсэн ба дүгнэлтэнд түүний сэтгцийн эрүүл мэнд хэвийн хийж буй үйлдэлээ ухамсарлан
ойлгох чадвартай байсан хэмээн гарсан юм. Тухайн өдөр ам хохирсон Агийн өөр газар өөр хүмүүстэй арх хэрэглээд гэрлүүгээ харих гээд явж байхдаа ийхүү харамсалтайгаар амь насаа алдсан. Одоо ингээд хэргийн газарт хийсэн үзэлгийн тэмдэглэлээс та бүхэнд товчхон хүргэе. Хэргийн газраас хураагдсан хувцас, эд зүйлс дээр хийсэн шинжилгээ маш олон зүйлийг хэлж өгч байсан. Толигачийн өмсөж явсан малгай нь хар хүүх хөнгийн сарвчин дээр Нью-Йорк гэсэн бичигтэй байсан бөгөөд сарвчны дотор талд шингэн тунгалаг зүйлээр бохирлогдсон байжээ. Түүний күртэгний хувьд гаднаасаа хар өнгийн боловч дотортой хэсэг нь шаргал, ирээн судалтай байсан ба күртэгний хоёр ингэр хэсэг бүхэлдээ цус мэт улаан хүрэн шингэнээр дурсан байдалтай байжээ. Дотор өмссөн носон цамцж мөн адил ингэр хэсгээрээ улаан хүрэн зүйлээр будагдсан байсан төдийгүй хамгийн анхаарал татсан зүйл нь зүүн мөрнөөс доош чиглэлтэй, зүүн мөр сугнаас дээш чиглэлтэй байрлалд ойролцоогоор 2.5 см-ийн хэмжээтэй урагдалт, өөрөөр хэлбэл хутганы орсон нүх илэрсэн байна. Мөн өмсөж явсан бэлтгэлийн өмд дотор өмдний хэсгүүдж цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон байжээ. Харин дотоочны арх хэсэгт шаргал лөнгийн өтгөн төрлийн бохирдол илэрсэн нь хэрэг болох үед биеийн хяналт алдагдсан байж болзошгүйг илтгэж байна хэмээн тэмдэглэл бичжээ. Ингээд талигачид задлан шинжилгээсэн. Тэгээд задлан шинжилгээгийн хариугаар түүний цээжний хэсэг зүрхний орчимд хурц эрттэй зэвсгээр нэг удаа хатгаж гүн нэвтэлсэн шарахыг үүсгэсэн. Энэ шархан зөвхөн гадаргуу биш, цээжний хүндийг нэвтлээд зүрхийг бүрэн гэмтээсэн. Энэ гэмтлийн улмаас одоо их хэмжээний цус алдаж амь насаа алдсан хэмээн үзсэн. Талигаач нь нас барах үедээ одоо маш хүнд зэргийн согтолттой байсан. Тэгээ ийм согтолттой байсан хүн бол юу болоод өнгөрч байгаа, юу болох гэж байгаа, энэ бүгдэд бол дүгнэлт шинжилгээ хийж өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй гэсэн үг юм. Харин нөгөө хохирогч болох Баярагийн биед хийсэн үзэлгээр бол мөн адил хутганы шарах илэрсэн. Түүний хөвлийн зүүн хэсэгт ташааны дотор тал руу нэвтэрсэн шарах үүссэн ба энэ шарах нь тухайн үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хэмээн тооцогдож байсан байна. Харин аз болж та бүхэн мэдсэж байгаачлан Баяраа нь амь насаа алдаагүй юм. Ингээд энэ хэрэг дээр шүүхэн эцсийн шийдвэрээ гаргасан. Прокуророос шүүгдэгчийг хүнийг санаатай алах, онц ноцтой гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх хуралдааны явцад зарим зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг наривчлан хэлэлцсэний үндсэн дээр дараах дүгнэлтэнд хүрчээ. Шүүгдэгч нь танхайн сэдэлтээр хүнийг санаатайгаар алсан. Мөн танхайн сэдэлтээр хүнийг алахыг завдсан. Мөн догшин авирлаж танхаарсан гэдг нь бүрэн нотлогдсон хэмээн үтсэн. Ингээд шүүх түүнд олон зүйл ангиар ял хоноолсон. Тодорхойлбол хүнийг санаатай алсан хэрэг, мөн хүнийг алахаар завдсан хэрэг, түүнчлэн танхаарсан хэрэгээр энэ бүх ялыг нэгтгээд 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид илүүлэхээр болсон. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 165 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцжээ. Мөн шүүхээс шүүгдэгчээс нийтдээ 2 сая 268 мянган төгрөгийг гаргуулгаар шийдвэрлэсэн. Энэ мөнгөний 1 сая 908 мянган төгрөг нь талигачийн оршуулгын зардалд, харин үүнээс 360 мянган төгрөг нь Баярагийн эмнэлгийн зардалд олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн шүүхээс эмчилгээ болон бусад нэмэлт зардлуудыг хэрэв нотлох баримтаа бүрдүүлбэл иргэний журмаар нэхэмжлэх боломжтой хэмээн дурджээ. Ийм нэг аимшигтай хэрэг 2017 онд Ханы материалын эцэст гарчээ. Энд хүрээд өнөөдрийн дугаар дуслаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.